Нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Smart Innovation Systems компани үүсгэн байгуулагчдын нэг Инх Зол оролцож байна. Энэхүү компани нь мэдээлэл технологийн үндэсний паркт боожиж буй нэгэн сонирхолтой техник хангамж софтверийн чиглэлээр зэрэг үйл ажиллагаа явуулдаг стартап юм. За Инх Золоо өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгэхээр маш сонирхолтой бизнес байна. Smart Innovation Systems гэдэг компани байна, тийм. Тэгэхээр энэ маань болохоор техник хангамж, програм хангамж хоёрыг хоёуланг нь хослуулсан компани байгаа. Энэ иймэрхүү бизнес ер нь хэр олон байна? За баярлалаа. Ер нь манай Монголын хувьд л яг хослолмол байдлаар хөгжүүлж байгаа компани ховор байгаа. Тий. Маш ховор тий. Тэгэхээр танах 10 хүнтэй гэж юм тий. Үүсгэн байгуулахдаа ер нь анх хэдүүлээ эхэлсэн бэ? Хамгийн анх бол ер нь хоёулаа эхэлсэн. Тэгээд явцын нэмдээ одоо яг 3-4 хүнтэй байна. Тэгээ босод нийтдээ хэлэх юм бол 10 гаруй хүнтэй. 10 гаруй хүнтэй байна үү тий. Тэгэд компани чинь бүтээгдэхүүнүүдийг харж илаа л их сонирхолтой смарт худаг гэдэг бүтээгдэхүүн байгаа юм байна. Таксины системүүд хийдэм байна. Гал командын систем энэ төр хийсэн юм байна тий. Тэгээ ер нь одоо энэ гол бүтээгдэхүүнүүдээс яаж ажилтгийг нэг тайлбарлаач. За манай яг одоо бодтойгоор хэрэглээнд гарсан гэхэлээ 4-5 бүтээгдэхүүн байгаа. Нэг нь болохоор GPS буюу байр суурь илрүүлэх систем суурилсан. Хяналтын систем байгаа. Хоёр дахь юм бол таксины ухаалаг таксины систем гэдэг. Энэ маань болохоор хэрэглэгч буюу такси барьж байгаа хүн дуудлагын төв. За жолоочийн буюу таксины тоолор гэсэн 3 зүйлийг бол холбож гисэн програм байна. Тэгээ энэ систем маань үндсэндээ бол 15 модуль хэсэгтэй байгаа. Тэгээ гадуур хэрэгжилж байгаа газрууд гэх юм бол одоо VIP, Help, 1991 Улаанбаатар такси. Тэгэхээр таксинд орохоор уртл нэг юм тоолор молортой нэг юм аппарат байдаг шүү дээ, тий. Тэр гэсэн үг үү, тий? Тийм, тэр гэсэн. Тэрийг бол одоо энгийнээр тайлбарлаж шүү. Энгийнээр тайлбарлал тий. Тэгэхээр их сонирн байна л да. Ер нь бол би яг програм хангамжийн програм бичдэг компаниудтай их ярьж ирсэн. Харин яг ингээд техник талаас нь техник хангамжтай хангамжийг давхар хийдэг компанид ерөөсөө ярьж байгаагүй юм байна. Манад ер нь нөөц бололцоо хэр байна? Ийм бизнес одоо үн өртөг нь хаана хамгийн их байдیں۔ Манад өөрөө л яг програм хангамжаал өөрөө бол хийсвэр ойлголт учраас тэн дээр бол дэлхийн төвчөнтэй бол зэрэгцэж явах боломжтой. Техник хангамжийн хувьд болохоор үндсэн үйлдвэрлэл манад сул хөгжсөн учраас л ихэвчлэн жижиг эд ангиудаа гаднаас импортлж оруулж ирээд тэдрийг өөрсдөө одоо оюун бодлоо шингээж систем болгож бүтээдэг байгаа. Тэгэхээр яг Монголд одоо танаа жишээ нь компани дотор яг 0-оос гарч байгаа ямар эд ангиуд байна? 0-оос гарч байгаа гэх юм бол за програм манаас мэдээч 0-оос гарч байгаа. Техник хангамжийн хувьд гэх юм бол яг цогц хүнд ашиглах боломжтой хэлбэрээр гэх юм бол принтер одоо таксины тоолоор ахиад давхар нэмэх юм бол ухаалаг худгийн систем гэдэг. Энэ маань болохоор одоо ус түгээгч ямар нэгэн шаардлагагүйгээр зөвхөн хүссэн үнэ карта очиж уншуулаад усаа ингээд автоматар авчдаг тийм систем байгаа. За энэ маань бол бас нэг бүтээгдэхүүн. Тэгэхээр худгийн ажилт нэг ажлыг болгочих юм биш үү? За нэг талаараа тэгж хэлж болох. Гэхдээ энэ маань бол одоо эдийн засгийн үр ашиг бол улсын одоо ус сувгийн удирдах газрууд бол маш өндөр байгаа. Хэдэн ийм ухаалаг худаг өнөөдөр бий болоод байна? 20 орчим худаг нийслэлийн баян зэрэг дүүрэг хаваар л ер нь бол туршилтын журмаар төвлөрч байна. Өнөөдөр ингээд нэвтрүүлгийн дундуур видео үзүүлнэ. Тэгээд гал командтай хийсэн нэг төсөл байсан шүү дээ. Тэр чинь бас Military авъя. Тэр маань болохоор одоо хүн ямар нэгэн газар галлын дуудлага өглөө гэж бодоход гал командын ажилтнуудаа шуурхаа дуудлага аваад явж явах замдаа тухай гал гарч байгаа объект талаар мэдээлэл авдаг. Тэгээ хаанаас нь эхэлж галаа унтраах уу гэ тактика боловсруулна. Тэр зургуудыг одоо таблетэн дээр дамжуулж байгаа. Ахиад галын газар дээр очисон хойноо
тэр галынхаа видео төрсийг үндсэн гал командын төв офстод амжуулснаар гал командын төв офсоос галгаж байгаа процессыг удирдах боломжийг бол олгож өгдөг. Энэ болохоор нийгмийн ач холбогдол бас нэлээд өндөр. За тэгээд одоо ингээд танаа үүсгэн байгуулагч нар тулга, ганц өрг, тэнгис тийм те мэтчлэн олон залуучууд байгаа юм байна. Танах офис хаана байна? Яг энэ уралчин хаана байдаг вэ? Одоо бид нэр мэдээллийн технологи үндэсний парк дээр төвлөрж барилж байгаа. Зарим нэг яг том хэмжээний оврын эд анги хөсрэлттэй бол өөр тусдаа газар бол барилж байгаа. Мэдээллийн технологийн үндэсний парк гэснээс одоо манай зураг авалт ч гэсэн энэ хүү газар болж байна. Бид хамтран ингээд гарааны бизнесүүдийг дэмжих чиглэлээр ажилладаг. Тэгэхээр үндэсний паркаас танад одоо ямар бололцоонуудыг олгож байгаа вэ? Ер нь мэдээллийн технологи үндэсний паркаас л багц үйлчлэгээгээд олон талаар дэмжиж байгаа. Жишээлбэл одоо ажлын байрны түрээсийн хөнгөлөлт, бизнесийн зөвлөгөө, санхүүгийн зөвлөгөө, хуулийн зөвлөгөө. За тэгээ олон нийтэд сурталчлах тал дээр гэх мэт бол эхэлж байгаа компаниуд бол маш их дэмжлэг болдог байгаа. Танах ингээд хараад хахад нэлээд том байгууллагуудтай хамтарч ажилласан байна тий. Манай энэ дээр байна уу тий? Төрийн байгууллагууд ч байна, том Апо мэтийн хувьцаат компаниуд ч байна. Тэгэхээр энэ байгууллагуудтай яаж очих холбогдоод байна? Одоо хаанаас жишээ нэм смарт худгийн төслийг нь олд сонсов? Яаж энэ харилцаа эхэлдэг вэ? За энэ ер нь бол ихэнх санаанууд манай өөрсдөөс манай сэтэл гэсэн үг. Энийг ийм сайхан шинэ юм хийх гэж байна гэдэг тухайн газар дээр бол ер нь бол очиж танилцуулаад тэр хүмүүс маань дэмжиж тэгээд бүтээгдэхүүн болгоход бол дэмждэг байгаа. Зарим нэг бүтээгдэхүүнүүд болохоор одоо танил найзууд ч юм уу эсвэл олон нийтийн сүлжээгээр дамжуулаад мэдээлэл аваад очиод холбогдоод. Жишээ нь одоо галын ангийн бүтээгдэхүүн дээр жишээ авъя л да. Эднэрт та нар өөрсдөө энийг санаачилж танилцуулсан уу? Тийм, ер нь бол тэн дээр явах гэхээр одоо гал гарч байгаа процессыг ч юм уу хараад бид нар бол санаа аван тэрийг яаж хэлбэрчилж болох вэ? Яаж туслахаа. Тэгээд тэрэн дээрээ дамжуулаад бас хүмүүстэй холбогдно. Бодит байдлын сонсоод тэндээс яг ямар IT-ийн шийдлийг нэвтрүүлж болох вэ? Тэндээс л яг бүтээгдэхүүнүүд маань урган гарна да. Тэгэхээр за ингээд Монголоос ийм инновацлог бүтээгдэхүүнүүд гарч ийн те. Манай энэ бүтээгдэхүүнүүд дэлхийн түвшинд гарах ямар гарцууд байна? Ер нь та нарын олж харж байгаа. Бидний харж байгаагаар л бид нар ер нь бол ийм байдаг. IT-ийн технологид бол хэдэн зуун тийм салбарууд гарцууд боломжууд байдаг. Тэгэхээр бид нар гадаадд үнэтэй үйлдвэрлэж байгаа үнэтэй технологи баялагийг өөрсдөө хямдаар үйлдвэрлэл хямдаар босгож чадах юм бол тэр бол үнийн хөдөл өрсөлдөх боломж байгаа. Нөгөөх нь хэм бол технологийн хувьд илүү яадаг, илүү хурдтай, илүү найдвартай, илүү чадварлаг тийм технологиг санал болгох юм бол тийм мөн шинэлэг технологиг санал болгох энэ маань маш том давуу тал болно гэж бодож байгаа. Танай бүтээгдэхүүнээс өөрийн үед яг олон улсын зах зээлд зориулсан ийм хардвер гэж яриад байгаа шүү дээ тийм. Ийм техник хангамж гарах уу? Тийм төлөвлөгөө бий юу? Зарим нэг бүтээгдэхүүн жишээлбэл таксины тоолоор эдрийг бол олон улсад бас гаргахаар бол анхнаасаа бүтээсэн байгаа. За мөн давхар энэ хардвер талд буюу техник хангамж талд болохоор сенсорууд буюу мэдрэгчүүдийг бас жижиг хэмжээгээр бол гаргах боломж байгаа. Ер нь одоо ингээд хараад байна л да Kickstarter ч юм уу те. Одоо манай Монголын Kickstarter-ийн хөлбөр нь олуулаа гэд байна те. Олон нийтээс хөрөнгө босгоод янз бүрийн юм сонирхолтой бүтээгдэхүүнүүд бий болгоод байгаа шүү дээ те. Тэр шиг танах тийм санаанууд төрж ийн үү танаа байгаас? Дахиад байгаа. За саяны танилцуулт болохоор ерөнхийдөө бэлэн болсон юм байгаа. Өөр бидний судалгаа хийгээд ажиллаж байгаа төсөл гэх юм нисдэг онгоцны дрон гэдэг төсөл дээрээс ажиллаж байгаа. Энэ хоёр туршилтын онгоц оруулж ирээд тэрэн дээрээ задлаад эд ангийн судлаад энэ дээр ажиллаж байна. Мөн энэ замын бүглэрэлт дээр ч гэсэн бас бид нарт бодсон санаанууд бий. Өөр олон улсын хэмжээнд гарах юм хэд хэдэн санаанууд байгаа. Тэн дээр өөрсдийн одоо дотоод нөхцөл боломжийг хангаж байгаад тэр л бас
гарах бодолтой байгаа. За тэгээд 10 залуу ажиллаад идэг. Мэдээж ингээд эргэлтийн хөрөнгө ялангуяа танах техник хангамжтай ажилт юм чинь урсгал мөнгө ихтэй л байгаа л та тий. Тэгэхээр энийг яаж зохицуулж гин хөрөнгө оруулалт авсан уу эсвэл яаж болгож явж гин? Дунд шатанд бол бага хэмжээний хөрөнгө оруулалт авсан. Ер нь анх бол яг өөрсдөө цэвэр 0-ээс эхлээд өстө нөгөө нэг алин зараад нэг алин хөдөлтөж яваа хоёр болгоод гэдэг шиг бага багаар л ингээд юм хийгээл дараагийнхаар хөрөнгөө л ерөнхийдөө босгосон гэсэн үг тий. Их зол маань одоо ингээд мүйсийг төгссөн тий анх софтвер инженерээр тэгээд мүйстэ буцаад багшилж байгаа. Тийм үү? Тий. Мүйстэ ер нь багшилж байгаа нь өөрөө чинь хувьд яг бизнестэй чи яаж холбогдож байгаа вэ? За энэ дээр бол яг өндөр хөгжилтэй орнуудыг харж байхад л яг зах зээл буюу хэрэглэгчд буюу компаниуд болон их сургуулиуд хамтран ажилладаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тиймэрхүү зарчим бол явагддаг. Өөрөөр хэлбэл тэндээ их сургуульд бий болсон шинэ мэдлэгийг бүтээгдэхүүн яаж болох вэ тий? Буцаад компаниасаа зах зээлийн одоо судалгааг буюу мэдрэмжийг тэндээс аваад их сургуулийнхаа би жишээлбэл зааж байгаа хичээлдээ ч юм уу тий? Тусгаад яг ингэж хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж боловсон хүчнийг бэлтгэх. Бүр хитийн чиг хандлагт тулгуурлаж бэлтгэх тал дээр л бас тодорхой хэмжээгээр өөрийгөө л ажилтдаг гэж боддог. Тэгээд хамт ажилтдаг багш нартаа ч гэсэн бол санаануудаа хуваалцаад бол илүү төвчлөлтөд тал бол явах хичээдэг тий. Стартап буюу гарааны бизнесүүдийн хувьд нэг асуудал байдаг шүү дээ. Нэг санаа олдог, нэг бүтээгдэхүүний санаа олдог. Тэгээд тэрийг нуудаг тий. Одоо магадгүй танах нэг инновацлог юм бодож олж магадгүй. Тэрийг нуужсэн тохиол, нуужгаад алжсэн тохиол байдаг юм. Ер нь байдаг шүү. Ер нь хүн ер нь дараа гээл дараа хийнгээ хойшлуулад тахаар тэр маань хин нэгэн мэдээд сэтгээд бас гаргаал ирдэг. Тэгжсэн 2 3 тохиолдол байгаа. Бас зарим талаараа болохоор шин санаа болгон маань болохоор бизнес бүтээгдэхүүн болдгоо байлээ. Бид нар маш гоё зүйлийг боддог. Тэгтэл тэр маань болохоор яадаг эдийн засгийн хувьд ч юм уу үр ашиггүй зах зээлд хэрэглэгдэхгүй байх тохиолдлууд бас байж байна. Жишээ л урдаач одоо жишээ нь ямар гоё санаагаа ярихгүй байсаар хагаад ингээ өвхүүлчихв. Ерөнхийдөө хайлтын системийг буюу бид нар юм хайлт цогцоор нь хийхээр бодож байсан. Тэгэхээр тэр маань бол цаанаасаа Google-с ч юм уу өөр том ахан газруудаас бол бас нэвтрүүлэхээр судалгааны явагдаж байгаа юм байлээ. За өөр юм нь бол байгаамаа. Яг одоо орж ирэхгүй байна тий. Тэгээд тэр маань жоохон төвлөө эхэлсэн бол бид нар бас амжилт олох байжтэй л гэж боддог юм байлээ. Эсвэл одоо жишээ нь чи өөрийнхөө санааг ингээд багштайгаа одоо профессорудтай ч юм уу сурагчтайгаа хуваалцаад ингээ ярьсныхаа ачаар тэр санаа чи илүү гоё болж хөвөрсөн тийм тохиолдлууд байгаа юу? Байдаг оюутнуудтайгаа багш нартайгаа ярилцахаар одоо миний гаргасан санаан дээр өөр өнцгөөсөө маш гоё санаанууд болоод. Тэгэхээр зарим тохиолдолд мэдээж манай SAS компани бодлохоор хүч чадал маань бололцоо нөөц маань хүрэхгүй байдаг учраас тэр санаануудаа оюутнуудтай ч юм уу энийг илүү баяжлаа хийгээрэй гэхээр зарим оюутнууд маань л тэн дээр л ажиллаад өөрсдөө бас дараагийн стартапыг үүсгэхээр л явдаг. Тэгэхээр өөрөө болохоор Японд 3 жил Hitachi компанид ажиллаад дараа нь Энтгэгт бас ажиллаж ирсэн юм байна шүү дээ. Hitachi компаниас яг юу сурах тэр том компаниас гол сурж ирсэн юм. Hitachi компани за тэгээ Udon гэх компани байгаа. Тэр Японы IT-ийн компанид ажилласан. Үнэхээр технологи гэж юу вэ? Технологиг яаж бүтээдэг юм бэ? Технологи нийгэмд ямар ач тустай юм бэ? За яг хялбараар хөдөлмөрөөр яаж амьдрч, яаж одоо шин зүйлийг бий болгодог юм бэ гэдгийг л товчондаас ирсэн юм. Тэр чанар гэдээ бас нэлээд том зүйл бас сурсан. Үйлчлэлэгч чи сэтгэл ханамж чанар гэдэг л маш дээд зэрэгтэй байдаг. За илүү наривчилж ярил л да чанар дээр те. Танах одоо 20 ингээд худгийг смарт болгоод байна те. Энийг яаж системээ найдвартай ажиллуулж байна? Чанараа яаж ямар системээр хангаж явдаг юм? Ер нь бол яванда бид нар ISO 9001 гэднэргээд бусад
чанарын удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлээ гэж бодож байгаа. Тэр талаар би өөрөө судалж исэн болохоор тэрийг хэдийгээр сертификатыг аваагүй ч гэсэн тэдрийг л зарчмын баримталцал ажиллагааг хичээдэг. Мөн ингээд бид нар нэг одоо дараагийн стартапууд хэлэхэд нэг зүйлийг хийсэн өнөө хэрэглэгчэд танилцуулах биш. Хийж байх явцдаа ингээ хэрэглэгчдийн санал бодлыг солилцоод санааг нь тусгаад зөвийг баяжуулаад дутуугаа гүйцээгээд дими хэсгийг авч хаяад явах юм бол энэ бол чанартай бөгөөд хэрэглээ өндөртөө тийм систем гардаг гэж боддог. Наа чин бол яг одоо нэг бүтээгдэхүүнийг гарахаас өмнө зарж эхлэгээд байгаа шүү дээ тий баг. Тэгжээч яг авах юм уу гүм үү гэдгийг ойлгоно тий. Танай бүтээгдэхүүний хувьд хэр олон хэрэглэгчд харуулж иж яадаг вэ? Сайжруулах процессыг явуулдаг вэ? За жишээлбэл яг энэ ухаалаг таксины системийн бодлого бид нэр одоо жил хагас орчин бол ажиллаж байгаа. Тэн дээр бол бид нэр үндсэндээ 7 хоног болно бол харилцагчтайгаа уулзсан, санаа бодлын солилцсон. Тэгэхээр сүүлд нь тоолж байгаад бид нэр 150 200 орчим уулзалтыг л хэрэглэгчтэйгээ хийсэн байлээ. Мундаг олон ярилцсан байна тий. Тэндээс л одоо яг чанар болон хэрэглэгчийн сэтгэл ханамж гэдэг бол бий болно гэж бодож байна. Мундаг байна. Танай компани чи ер нь үүсгэн байгуулад 2хан жил болж байгаа юм байна тий. Маш их ажил хийцэн байна шүү дээ. 2хан жилийн дотор яаж амжуулав? Ямар менежментээр яваад энэ дотор? За одоо өөрөө бүрэлдэхүүн багмал хамгийн одоо санаа, зорилго, мотивац маш сайн байх нь чухал ах гэж. Тэгэхээр манай багийн бодлохоор бүгд нэгэн ижил зорилготой. Бүгд одоо яг компани гэдэг нь ер нь бол ашигын төлөө явдаг. Бидний бодлохоор магадгүй ашиг гэхээсээ илүү шинэ бүтээгдэхүүнүүдийг, шинэ зүйлээ өөрсдийн санаануудаа ажил хэрэг болгоё гэсэн ерөнхийдөө тийм хүсэл эрмэлзлээр анх бүтсэн учраас энэ маань болохоор аяндаа болчиход байна тий. Тий, ер нь үнгийг аяндаа болно гэж бодож байгаа тий. Магадгүй энэ маань нөгөөдлийн суултаал яжчлаа. Гэхдээ ер нь бол энэ зарчим маань л зөв байх гэж бодож байгаа тий. Ойлгомжтой. Танах яг ингээд ер нь бол яг өргөн хэрэглээний хардвер бий болгох, эсвэл зүгээр нэг байгууллагуудын хэмжээнд хардвер бий болгох гэдэг шүү дээ тий. Аль руу нь орвол та нарт илүү амар вэ ихний ээлжинд? Тухайн одоо хардверийн өөрхөн бүтээх технологийн одоо хөнгөнөө тэрнээс шалтгаална гэж байгаа. Хоёр дахь юм бол тэр систем хэр зэрэг олон ашиглах буюу одоо системийн хэрэглээ ачаалал даах чадвараас шалтгаалж сонголттой байна гэж байгаа юм да. Одоо ингээд ерөөсөө M2M гэдэг зүйлийг social market бий болж штэ. Бүх зүйл машин болж байна те. Ширээ хүртэл интернеттэй болж байна гэдэг байгаа штэ те. Хаалга хүртэл интернеттэй. Танах иймэрхүү зах зээлийн талаар сонирхож байгаа юу? Тийм сонирхож байгаа. Ер нь юу л одоо бид нар ч угаасаа өдөр тутамдаа ажиллаж байгаа. Тий. Одоо ер нь таблет ухаалаг гар утсан дээр ажил хэрэгэ хөтэлдэг, компьютер дээр хөтэлдэг хүн баг байхгүй болж. Тэгэхээр бидний хийж байгаа энэ технологиуд маань л ирээдүйд бол нэгэн цогц систем болох шинж хандлагатай байна. Тэгээд энэ талаар бас бодож л явж байгаа даа тий. Тэгээ ер нь бүгд л ухаалаг автоматизм зүйл одоо хүний хөдөлмөрийг л хөнгөчлөж гин гэсэн үг юм да. Тэгэхээр таны компани нэр хүртэл ер нь ингээд innovation буюу зохион бүтээх те зохион бүтээгч гэж байна. Тэгээ одоо ухаалаг инновац шин зүйлийг инновац гэдэг үг яг яаж хэлж байна? Инновац гэдэг үг одоо шин олон байгаа зүйлийг бий болгоод тэрийг яг бий болгохоос гадна практик нэвтрүүлж хэрэглээ болгох гэдэг утгаараа. Яг бодиттой юм болгох. Зүгээр нэг нээлт санаа шинэлээ бодит хэрэглэгдэх ёстой зүйл гэдгээр яач. Тэгэхээр Монголыг инновацлог улс болно гэж хүмүүс ярьдаг штэ. Израиль шиг болно, Финлянд шиг болно гэл те. Манай тим ер нь боломж харагдаж байна, өртөж байна. Хөгжлийн гарц юу юм? Ер нь тэгж боддгоо шүү. Яагаад тэгж боддгоо гэхээр итгэлтэй байдаг. Тэр нь болохоор манайх өөрөө бол математикийн олимпиад, IQ баргаан ангамж өдрийн олимпиад тэмцээн оролдооноор дэлхийд ер нь дээгүүр эхний 10 эднэрт л ордог. Тэгэхээр бид нар бол одоо ядгийн хялбарчлаад уул уурхай барилга гэж хараад байгаагаас яг үүндээ л бид нар өөрсдийн
оюуны потенциалыг ашиглаж оюуны одоо уурхай олборлтыг хийх юм бол илүү их нөгөө одоо Азийн баруун шиг дэлхийн одоо технологи зөв харилцаа системд болохоор чөгцсөн тэр өндөр хөгжилтэй орнууд шиг болохыг болж чадна л гэж боддог тийм. Энэний ч төлөө бас бид нар залуу хүмүүс, залуу инженерүүдэд бас технологийн салбарт нэлээд хүчсэрж байгаа. За тэгэхээр маркет гэдэг нь шүү дээ. Зах зээл гэж яриад байна те. Таныхыг аль зах зээл рүү илүү түлхүү орж байгаа гэж үзэж байгаа. За ерөн мэдээллийн технологийн салбарын өргөн хэрэглээний ихэнх салбар л байгаа. За жишээлбэл софтверийн төвшөнд веб програм, гар утасны програм, за десктопын standalone програм, за тэгээд электроник буюу техник хангамж талдаа embedded систем, электроник автоматчлалт гэдэг. За одоо манай зарим нэг хүмүүс те гарааны бизнес нэвтрүүлэг бол яг тэр чигээр техникийн хүмүүс ороод байдгүй те. Тэгэхээр яг ингэж маш энгийнээр хэлвэл танай компани яг тоглож байгаа зах зээл чи яг аль болж таарч байна. За ер нь юу байгаа шүү дээ. Энгийн болгож болох нь. Энгийн болгох гэхээр мэдээллийн технологийн компьютерийг те програм мэдээллийн технологиг хэрэглэхгүй салбар гэж байхгүй болчиход байгаа тийм эдийн засаг уулархаа бүхэл салбартаа. Тэгэхээр хаана тэр мэдээллийн технологи хэрэглээ байна? Тэр болгондоо л бид нар орж ажиллах боломжтой. Яг наадах юм болоо тийм. Тий одоо тийм. Ерөөсөө бүхэл юм мэдээллийн технологитой холбоотой болчиход байна. Би тэгэд гайхаад байна л да. Танах шиг компани одоо ингээд сүүлийн хэдэн жил өсөөд явах бах тийм. Аль мэдээллийн технологи өөр нэг салбартаа давхцаж байгаа шүү дээ тийм үү? Тий. Аль давхцал дээр илүү хүсэлтүүд харагдах бол? Давхцлын хувьд дотооддоо гадааддаа гэдэг. Дотооддоо гэж байна. За дотооддоо гэх юм бол одоо л яг түрүү хэлсэнчлэн мэдээллийн технологийн бараг 100 хэдэн зуун салбар байдаг. Тэгтэл манайд л яг 5 6хан салбар дээр л өрсөлдөд байна л да. Банк санхүү. Эсвэл гар утасны програм хөгжүүлэлт, веб аппликейшн, эсвэл график дизайн гэсэн. Эсвэл санхүү гэх систем. Энэ 4 5 хан л салбар дээр өрсөлдөд. Энэ салбар руугаа арай л өрсөлдөө их байх. Тэгээд бидний бодлохоор тэрнээс гарсан нөгөө нэг ахиад хэдэн зуун салбар дээр бас технологиг бий болгох, зах зээлийг бий болгохыг бас зорж байгаа. Наривчилж хэлвэл одоо дараагийн алхам өөр ямар салбар дээр технологи нэвтрүүлэх бодолтой байна? За түүний одоо нисдэг онгоцны технологиг бид нар хямд бүртгэр бий болгохыг зорж байгаа. За мөн ахиад хэлгээд замын бүглэрлийг бас IT-ийн шийдлэр бас багасгах боломж байгаа. За мөн одоо түлшний хяналтын систем буюу шатхуун түгээх станцууд колонкуудтай холбоотой системүүдийг бид нэр 2 жил орчим судалж байна. Тэн дээр тодорхой үр дүн төрсөн. Тэгээд дараагийн зах зээлүүд бол тэд нар байгаа да. Ойлгомжтой. Би Монголоос л нэг аюу гоё юм хардвер бүтээгдэхүүн дэлхийд гараасаа гэж боддог байхгүй. Тэгээд яг чинь нэг зүүдэг электрон цагч байд юм уу, мэдрэгчч байд юм уу те. Техник талаас нь бол надад сенсорны юу их сонирхолтой байна л да. Одоо ямар мэдрэгчүүдийг манад үйлдвэрлэх боломж байна? Манад за ямар нэгэн шингэний мэдрэгч, гадаад орчны буюу температур, бусад мэдрэгчүүдийг үйлдвэрлэх боломж байна. Цаашилбал одоо л ер нь бол их өндөр хөгжилтэй орнууд гэсэн ер нь бол заавал бүгдийг цогцоор нь бүтээх гэхээс илүү зарим нэг жижиг эд ангууд нь өөр газар үйлдвэрлээд тэдрийг нийлүүлээд одоо стажийн инновацийг ашиглаад арай өөр төрлийн илүү хэрэглээтэй бүтээгдэхүүнүүдийг бий болгох. Тэндээсээ одоо ашиг хүртэх тийм юмнууд байна. Бүрэн боломжтой тэр тал дээр байна л да. Тэгэхээр бид нэр чадхыгаа эндээ үйлдвэрлэж чадахгүйгээ гаднаас оруулж ирээд тэгээ өөрсдөө гол нь тийм өвмөцтэй логик, оюун ухаан, ур чадвараа ашиглаад тэрийг л одоо яаж тэ хэрэглээ олгож бүтээж болох гэдэг. Би өөртөө ч юм бас ярьснараа инновац гэдэг үгийг айгүй гоёор тайлбарлуулж авсандаа баяртай байна. За баярлалаа. Инновацлог бизнесүүд томроосоо гэж үнэхээр хүсэж байна. За ингээд IT парк, манай IT парк гэж ярьдаг тийм Монголын технологийн үндэсний парк бас ингээд өөртөө ч адилхан стартапууд энд хамт боожж байгаа тийм.
та хэд ер нь хэр уялдаатай ажиллаж байна? За нэг талаас харах юм бол дотооддоо зарим нэг зах зээл дээр одоо IT-ийн компаниуд төрсөлдөгдөж байж болж байгаа. А гэвч ирээдүгээ бодоо тий улс орныхоо хөгжил гээд бодох юм бол гадаад зах зээлд л бид нар бол маш жижиг тоглогчд болдог л доо. Жишээлбэл манад Монголын томоохон IT-ийн компаниуд дээдлэн 100 орчим инженертэй байгаа. Тэгтэл тэр маань олон улсын хэмжээнд яригдээд ирэхээр маш жижиг компани болж өрдөг. Олон улсын хэмжээнд л 1000 тэрнээс дээш ажиллаж 1000 орчим ажилтнаа дунд тэгээд хэдэн 100 мянган ажил хэдэн 10 мянган ажилтнтай компани бол том бол. Тэгэхээр үнэхээр гадаад зах зээлд бид нэр ажиллая. Тэр зах зээлд өрсөлдөх юм бол бүгдээр л хүчээ нийлүүлж тэр зах зээлд л өрсөлдөх боломж бий болох байх. За тэгээд манай харамсалтай маань нэвтрүүлгийн цаг ингээд дандаа богинохон байдаг. Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд өөрийнхөө туршлагаасаа хамгийн чухал гэсэн нэг зүйлийг гарааны бизнесүүдтэйгээ хуваалцсан уу? За хамгийн чухал зүйл ерөөсөө шантарч болохгүй. Зорилго маань зөв тодорхойлогдсон байх хэрэгтэй. Баг маань зөв бүрдсэн байх хэрэгтэй. Багийн гишүүдийн хүсэл зорилгоныг авах хэрэгтэй. Тэгээд ер нь маш олон бэрхшээлтэй байна. Тэр нь шантарч болохгүй. Угаасаа дэлхийн том бизнесмэнүүд ч гэсэн яг ихээр маш олон бэрхшээлийг туулдаг учраас л тэрийг даваал гараад байна. Тэр тусмаа бид нэр илүү их дуршлагыг, мэдлэгийг хуримтлуулдаг. Баг маань илүү их нэгдэлтэй бат бих болж өгдөг. Тэгэхээр шантарч болохгүй те. За их баярлалаа. За хэрэгтэй болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. За баярлалаа.